Өнөөдрийн хичээлээр бид хувь процентын өгүүлбэртэй бодлого бодож сурах болно. Тэгштгэл зохио гаргаар хувь процентын өгүүлбэртэй бодлого бодохдоо өсөлт ба бууралтын хувь олох, хямдрал болон татвар тооцох, дараалсан хэд хэдэн өсөлт ба бууралт тооцоолж сурах болно. Эдгээр агуулга нь дижитал ECT дээр түгээмэл орж ирдэг агуулга билээ. P% of N буюу монголоор n тооны p хувийг олцгоё. Тэгэхээр бид n-ийг үржих нь p-г хуваах нь 100 гэж олох боломжтой. Энэ тоо маань 100% бөгөөд энэ тоог 100% хуваасны p хэсэг нь p хувь юм. За дараах жишээг бодлогыг хамтдаа бодъё. Ямар тооны 32% нь 280-тай тэнцвэ вэ гэсэн асуулт байна. Тэгштгэл зохиоход биднэрт to be үйл үг маань тэнцвүүгийн хэмдээр орж ирдэг. Тэгэхээр 280 тэнцвэ гэж орчуулах нь 280 нь юутай тэнцвэ байх нь вэ? Ямар нэгэн тооны 32%-тай тэнцвэ. Тэгштгэл болгоё. 280 тэнцвэ ямар нэгэн тоогоо x гэж үзнэ. Тэгэхээр x-ийг үржих нь 32 хуваах нь 100. Энэхүү хэлбэр тэгштэглийг бодоход бидний асуултын хариулт олдох нь. Тэгэхээр x тэнцвэ та бүхэн десмос ашиглаад бодож үзцгээе. Тэгэхээр x тоог үржих нь 32 хуваах нь 100. Тэгэхээр бодлогын маань хариу маань 875. Тэгэхээр эхний асуултын хариулт 875. 875 гэдэг тооны 32% нь 280 байх нэ. Дараагийн жишээг харцгаая. Хэрвээ 40 гэдэг тооны n хувь нь 9.6 бол 250-ийн n хувь нь хэдтэй тэнцвэ вэ гэж орчуулна. За тэгэхээр бидэнд хоёр тэгштгэл үүсэх нь байна. Эхний тэгштэглээ бичиж. Тэгэхээр is буюу тэнцвэ гэж орчуулна тий. Бид нар юутай тэнцвэгийг харцгаая. 9.6 тэнцвэ 40-ийн n хувь. Тэгэхээр тэгштгэл бичихэд 40 гэдэг тоог n-ээр үржээд 100-д хуваахад 9.6 гарсан гэсэн үг. Тэгэхээр энэхүү тэгштэглийг бодоход n тэнцвэ хэд гарч байгаа вэ? Хамтдаа харъя. 40-ийг үржих нь n маань үл мэдэгдэж учраас x хуваах нь 100. Тэнцвэ 9.6. Энэхүү бодлогын хариу маань 24 гэж гарч байна. Тэгэхээр бид дараагийн асуултандаа хариулъя. Тэнцвэ тийм ээ is тэнцвэ. Юутай тэнцвэ вэ харъя. Ямар тоон үл мэдэгдэх тоон тэнцвэ 250-ийн n хувь. Тэгштгэл хэлбэрээр бичвэл үл мэдэгдэх тоогоо x гэвэл x тэнцвэ 250-ийн n-ийг бид нар олсон те 24%. Тэгэхээр үрждэг нь 24 хуваах нь 100 гэж болох. За тэгэхээр энэхүү хэлбэр тооцооллыг хий. 250-ыг хэдэд үржих нь 24-т үржээд бид 100-д хуваахны 60 гарч байна тийм ээ. 60. Энэхүү бодлогын маань хариу x тэнцвэ 60 байна. X тэнцвэ 60. Тэгэхээр эхний бодлогын хариу 875, хоёр дахь бодлогын хариу маань 60 гарчээ. За тэгвэл бүгдээрээ өсөлт бууралтын хувь олж сурцгаая. P% greater than n уг түлхүүр үгийг бид нар n тооноос p хувиар илүү буюу их гэж орчуулна. Increasing n by p%. Тэгэхээр n тоог p хувиар x гэх гэж орчуулна. Тэр энэ хоёр нь хоёулаа бидний
энэ тоог P хувиар өсгөх буюу өсөлтийн хувийг олох түлхүүр үг байна. Тэгэхээр энэ тоог анхны тоог 100% гэж үздэг учраас 100% дээр өсөлтийн P хувиа нэмнэ. Тийм ээ. Тэгээд 100% байна. Энэхүү томьёогоор бид өсөлтийн хувийг олох болно гэсэн үг. Тийм ээ. За тэгвэл бүгдээрээ бууралтын хувь олдог түлхүүр үгээ харцгаая. P% less than n. Тэгэхээр n тооноос P хувиар бага. Decreasing n by P%. N тоог P хувиар багасгах гэж орчуулна. Эдгээр түлхүүр үг нь мөн n тоог багасгах буюу n тоог үржих нь 100% байсан юмыг P хувиар багасгаж байгаа учраас P-г яхав хасаад хэдэд хуваах нь 100 хувааж өгнө. За энэхүү томьёогоор бид бууралтын тухайн зүг тухайн тоог P хувиар багасгаж олох нь. За дараах жишээг хамтдаа бодцгоё. За expression гэдэг бол илэрхийлэл тийм ээ. За тэгэхээр x тоог P хувиар яах нь бууруулахад гарах үр дүн нь 0.2x-тэй тэнцүү гэж орчуулна. Тэгэхээр энэ дээр бидний түлхүүр үг нь to be маань can be гэж орж ирж байна тийм ээ. За тэгэхээр харцгаа юу юутай тэнцүү гэж орчуулах нь x тоог P хувиар яах нь багасгахад гэж орчуулах нь тийм. Юутай тэнцүү вэ гэхээр энэхүү илэрхийлэлтэй 0.12x. За тэгштэглээ хамтдаа бичиж. Тэгэхээр x тоог бид нар бууруулж байгаа учраас 100-аас хасна. 100-аас P-гээ хасна. Тэгээд 100 байх. Энэ маань юутай тэнцүү вэ гэхээр 0.12x-тэй. Энэхүү тэгштэглээс бид 100-аас хасах нь P хуваах нь 100 хэдтэй тэнцүү болохыг харж байна. 0.2-той тэнцүү гэдгийг харж байна. За тэгэхээр 100-аас хасдаг нь P хуваах нь 100 тэнцүү 0.12. За энэхүү хэлбэр тэгштэглийг хамтдаа бодуулъя тийм ээ. Тэгэхээр хасаад гарч байгаа ялгуурыг бид 100 хувааж байгаа учраас 100-аас хасах нь x-ээ хаалтан дотор бичнэ. За ингээд хуваадаг нь 100 тэнцүү 0.12. За бодлогын хариу маань 88 байна. Тэгэхээр P тэнцүү 88. Тэгээд P-ийн утга маань 88 байх нэ. За дараагийн хэлбэр бодлогыг харцгаая. 150 гэдэг тоог 300 хувиар өсгөхөд гэж орчуулна тийм ээ. Хэд гарах вэ? За тэнцүүгийн тэмдэг маань is тийм ээ. Тэнцүү юу юутай тэнцүү вэ гэдгийг харцгаая. 150 гэдэг тоог 300 хувиар өсгөхөд гарсан үр дүн нь тийм ээ. Хариу нь ямар тоотой тэнцүү вэ? За үл мэдэгдэх тоогоо x гэж үзвэл x тэнцүү гэж бичигдэх нь тийм ээ. 150-ыг үржих нь 300 хувиар өсгөж байгаа учраас 100 дээрээ 300-г бид нэмж өгөх болно. Ийхүү хэдэд хуваах нь 100 хуваа. За энэ бол үнэхээр цээжээрээ байна те. 100, 300, 400, 100 хуваагаад 4. 150-ыг 4-оор үржээд 100 хариу нь 600 байх нэ. За тэгэхээр бодлогын хариу маань 600 гэдэг тоо байжээ. За биднэрт борлуулалтын татвар, sales tax болон дискаунттай бодлого бас түлхүү ирдэг. Тэгэхээр борлуулалтын татварыг бид үндсэн өртөгөөс тооцдог буюу үндсэн барааны үнийг x гэвэл тухайн бүтээгдэхүүний үн дээр 100% гэж үзээд татврын P хувиа нэмж тооцно. Тэгээд 100%. Энэхүү томьёогоор бодно. За тэгвэл дискаунт буюу хямдралыг бодохдоо бид үндсэн бүтээгдэхүүний үннийг яах вэ? P хувиар багасгаж өгнө. Тэгэхээр 100% байгаа юмыг P хувиар яах нь багасгана гэсэн үг байна. Тэгээд мэдээж 100-аа хуваагаад үржихэд болно гэсэн үг. За жишээ хамтдаа харцгаая.
8% борлуулалтын татвар нэмэгдсэний дараа тийм ээ after $67.5 тойл худалдаа авахдаа төлжээ. Тийм ээ татвар оролцуулаад нийт төлсөн дүннэ гэсэн үг байна. Тэгвэл татварын нэмэгдэхээс өмнөх тойлны үндсэн үнийг ол гэсэн бодлого байна. Тэгэхээр бидний олгож байгаа үндсэн үнийг x гэх тийм ээ. Тэгэхээр бид нар татвар нэмж тооцдог буюу x-тэй x буюу 100 дээр нэмдэг нь 8% татвараа нэмээд 100 хуваа. Тэгвэл x тоог 108% нь болж байгаа юм шүү дээ. Ингээд гарсан тоо нь хэд байх нь манай? Худалдаа авсан үн буюу татварын дараах үн. Татвар төлөөд $67.5 худалдаа авчээ. За энэ хүү хэлбэр тэгштэглийг бодцгоё. Тэгэхээр x-ийг үржих нь 108 тий 100%-аар 108. Тэнцүү хэд байх нь? 67.5. Тэгэхээр $62.5 байсан байх нь. Тэгэхээр x тэнцүү $62.5. За дижитал хэсэг дээр бид задгаа даалгаврыг бөглөхдөө доллар хувь процентын тэмдгийг оруулдаггүй. Тэгэхээр мэдээж доллараар боловч 62.5 гэж оруулах нь байна тийм ээ. Зөв хариу. За манай гол дүрж байна. Ном худалдаа авахдаа 20% дискаунтын купон буюу хямдралын купон авчээ. Тэрээр тухайн купоноо яасан байх нь хэрэглэсний дараа $29 төлсөн. Гол асуулт маань купон ашиглахаас өмнө хэрэглэхээс өмнө номны үндсэн үн хэдэн доллар байсан бэ гэж байна. Тэгэхээр үндсэн үнээ бид яах вэ? X гэж үзнэ тийм ээ. Ном маань X үнэтэй байжээ. Тэгвэл дискаунт буюу хэдэн хувийн дискаунт? 20% дискаунт төлөөд аваад $29 яасан байх нь дискаунтын дараах үн буюу X-ийг бид нэр 20%-аар бууруулсан. Тэгэхээр 100%-аас 20% хасаад 100 даах хуваа. Тэнцүү хэд гарсан байх нь? $29 гарчээ гэсэн үг байна. За хамтдаа бодъё. Тэгэхээр x-ийг үржих нь 80 тийм ээ. Тэгээд 80-ыг 10 хуваахаар 0.100 хуваахаар 0.8x тэнцүү 29. Ингээд бодлогын маань хариу 36,125. Тэгэхээр номны маань дискаунт буюу хямдрал авахаас өмнө $36.25 байжээ. Тэгэхээр зөв хариу нь за тэгвэл хувь процентын бодлогын хамгийн толгой эргүүлдэг хэсэг бол тийм ээ бид нар дахин өсөлт болон эсвэл дахин бууралт ч юм уу те ийм бодлогод байдаг. За жишээлбэл энэхүү бодлогыг харъя. P тонн Q тонны 60%-тай тэнцүү. Мөн P тонн R тонны 39%-тай тэнцүү. Хэрвээ Q тонн R тонны X хувьтай тэнцүү бол X-ийн утгыг ол. За тэгэхээр сунжирсан өгүүлбэртэй бодлого буюу бүгдээрээ тэгштгэл бичгээд маш амархан харагдах болно. За тэнцүү техний тэгштэглээ бичье. Юу юутай тэнцүү вэ? P тонн тийм ээ 60%-тай ямар тооны 60% бэ гэвэл Q тооны 60%. За тэгштэглээ бичье. Тэгэхээр P тоо тэнцүү гэж үчигдэнэ. P тэнцүү Q тооны 60%-ыг олъё. Тэгэхээр 60-аар үржээд хэдэд хуваах нь 100 хуваа. За дараагийн тэгштэглийг харцгаая. Бидэнд тэнцүү гэж энэ. За юу юутай тэнцүү гэж өгсөн байх нь. P тонн 39%. Ямар тооны вэ гэхээр R тооны 39%-тай тэнцүү. За бичье. P тэнцүү R тоог үржих нь 39 хуваах нь 100. За дараагийн тэгштгэл маань хэрвээ гэж эхэлж байна тийм ээ. Хэрвээ Q нь юутай тэнцүү гэж эхэлсэн байх нь. Q тоо маань R тооны X хувьтай тэнцүү.
За үнийг тэгштгэл болвол бид Q тэнцүү R тоог үржих нь x хувь. Тэгэхээр x-ийг хуваах нь 100 гэсэн үг байна. Ийм болон x тэнцүү хэдвэ? X-ийн value буюу утгыг ол гэж орчуулна. Тийм ээ. За тэгэхээр эхний хоёр тэгштэглээс бид яах вэ? P тоо маань P тоотой тэнцүү учраас Q-г үржих нь 0.6 тийм ээ. Тэнцүү R-ыг үржих нь 0.39 гэж гаргана. Тэгэхээр эндээс бид Q-га олбол Q маань хэдтэй тэнцүү ах нь вэ? R-ыг үржих нь 0.39-ийг хуваах нь 0.6. Тэгэхээр та бүхэн харж байгаа x-ийг 100-д хуваах нь 0.39-ийг 0.6-д хуваасантай тэнцүү гэж гарах нь байна. Тэгэхээр эндээс x тэнцүү x-ийг 100-д хуваах нь 0.39-ийг хуваах нь 0.6. За энэхүү хэлбэр тооцооллыг хийцгээе. За x-ийг хуваах нь 100 тэнцүү 0.39-ийг хуваах нь 0.6. Ингээд x тэнцүү 65 гарч байна. Тэгэхээр бодлогын хариу маань x-ийн утга тэнцүү x тэнцүү 65 байх нь. За дараагийн жишээг харцгаая. Хувцсны дэлгүүртэх бүх хувцсны 24% нь хантааз. Хантаазын 36% нь цэнхэр өнгөтэй. Цэнхэр хантаазын 78% нь Феликс. Ийм бол цэнхэр Феликс хантааз биш нь зүг үү? Нийт хувцсны ойролцоогоор хэдэн хувьтай тэнцүү вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр бүгдээр эхнээс нь сайхан тэгштгэл болгоё. Тэгэхээр дэлгүүрт байгаа нийт хувцас маань хэд болохыг мэдэхгүй учраас дэлгүүрт байгаа нийт хувцаа бүгдээрээ юу гэж үзэх нь вэ? Үл мэдэгдэх буюу x гэж үзье. За эхнээсээ орчуулах нэ. За тэнцүү тийм ээ. Төбийг оллоо. Юу юутайгаа тэнцүү вэ гэхээр 24%. Юуны 24%? Нийт хувцсны маань дэлгүүрт зарагдаж буй нийт хувцсны маань 24% нь хантааз юм аа гэж. За тэгштгэл болгоё. Тэгэхээр нийт хувцс маань x тийм ээ. Тэгэхээр x-ийг 24%-ийг олохдоо 24-т үржээд 100-д хуваана. Энэ маань юутай тэнцүү ах нь вэ? Нийт хантаазтай тэнцүү. За дараагийн өгүүлбэр рүү шилжье. Дараагийн өгүүлбэрт тэнцүү тийм ээ. Юутай тэнцүү гэж хэлсэн байна биднэрт. 36% юуных вэ гэхээр нийт хантаазны тийм ээ 36% нь цэнхэр өнгөтэй гэсэн байна. За тэгэхээр нийт хантааз буюу нийт хантаазаа 36-д үржээд 100-д хуваана гэсэн үг байна. Энэ маань юутай тэнцүү ах нь вэ? Цэнхэр өнгө гэдэг чинь цэнхэр өнгөтэй хантааз байсан л гэсэн үг тийм ээ. За цэнхэр өнгөтэй хантаазны 78%. За тэнцүү гэж чинь тийм ээ. 78%. Цэнхэр өнгөтэй хантаазны 78% нь Феликс. Тэгэхээр цэнхэр өнгөтэй хантаазаа бид нэр 78-д үржээд 100-д хуваана гэсэн үг. Энэ маань цэнхэр өнгөтэй Феликс дотортой хантааз гэж орчуулагдах нь. За тэгэхээр бүгдээрээ гол асуулт руугаа шилжье. Гол асуулт маань юу байсан байх нь? За тэнцүү вэ? Юутай тэнцүү? Юуг олох гэж байгаа юм? Нийт хувцсны хэдэн хувь нь ойролцоогоор тийм ээ клоус. Ойролцоогоор хэдэн хувь нь not гэдэг үг дээр анхаарах хэрэгтэй. Биш вэ гэсэн үг хан тий. Цэнхэр өнгөтэй Феликс дотортой хантааз биш вэ? Тэгэхээр бидний олох гэж байгаа зүйл нь нийт
дэлгүүрийн барааны энэ хувь нь зөв үү? Биш вэ гэх юм. Тэгэхээр биш болохдоо бид нар нийт x-ээсээ хэдийг хасах вэ? Феликс цэнхэр өнгөтэй Феликс хантаазны хасчвал бидний үлдсэн гарч ирнэ гэсэн үг байна. Хайж байгаа зүйл маань. За ингээд тэгштэглээ зохиоё. Тэгштэглээ зохиоцсон учраас бодлогоо бодъё тий. Хантааз маань энэ хантаазтай ямар вэ? Тэнцүү. Тэгэхээр би хантаазны оронд юуг орлох нь? X-ийг үржих нь 0.24-ийг орлуулж болно гэсэн үг. За орлуулад бичье. Тэгштэглээ. Орлуулах аргаар бодох нь. Тэгэхээр x-ийг үржих нь 0.24 үрждэг нь 0.36 болно тийм ээ. 36-г 100 хуваагаад энэ маань цэнхэр өнгөтэй хантааз гэж гарч ирнэ. За үүний дараа бид цэнхэр өнгөтэй хантаазаа бодъё тийм ээ. Цэнхэр өнгөтэй хантааз чи өөрөө тэр цэнхэр өнгөтэй хантаазын маань 78% нөгөө Феликс дотортой шүү дээ. Тэгэхээр би цэнхэр өнгөтэй хантаазны оронд юуг орлуулж болох нь вэ? Энэ олсон тоогоо орлуулж болно. За орлуулъя. Тэгэхээр x-ийг үржих нь 0.24-ийг үржих нь 0.36, үрждэг нь 78-ыг 100 хуваагаад 0.78. Ийхүү бидний хайж байгаа цэнхэр тийм ээ Феликс дотортой хантаазны тоо гарч ирнэ. За бүгдээрээ тоо утгыг харцгаая. Тэгэхээр 0.100-ы цэгээр оруулах хэрэгтэй бид нар таслалаар биш. Тэгэхээр 0.24-ийг хэдээр үржих нь вэ? 0.36-гаар үржээд 0.78-аар үржих нь. Тэгэхээр 67-39-тэй гарч ирж байна тий. Тэгэхээр 0.06 7 2 9 3 x маань цэнхэр өнгөтэй Феликс хантааз байжээ. Тэгэхээр нийт бодлогын маань асуулт маань бишийн ол гэсэн учраас x-ээс бид хасна тийм ээ. Тэгэхээр x-ээс хасдаг нь 67 2 9 3 x. Тэгэхээр энэ маань хэд байх нь вэ? Тэгэхээр x-ээс гэдэг чинь 1-ээс хасж байгаа ахны тоог тий. 1-ээс хасдаг нь гэхээр 0.0 за ойролцоогоор авбал 93 26x тийм ээ. Ойролцоогоор аваад ийхүү бид нар хувь процент руу шилжүүлэх буюу 100 үржих юм бол 6-г 100-аар үржиж 100 хариу гарна тийм ээ. За багш нь энд багтахгүй байна. X-ийг биччихье тий. 26 буюу 100 хариу нь D байжээ гэсэн үг байна. За өнөөдрийн хичээлийн хамгийн сүүлийн жишээг харцгаая. N times буюу тэд дахин их гэсэн үг маань түлхүүр үг ах нь энэ хичээлийн маань. Тэгэхээр бид нар жишээлбэл x тоог n дахин ихсэгвэл яах вэ? N-ийг үржих нь x гэж боддог тий. Жишээлбэл 2 дахин ихсгэе. Тэгэхээр 2x болно. 3 дахин ихсэгвэл 3x. 1.5 дахин ихсэгвэл 1.5x гэх мэтчлэн бодлогот хэрэгэлдэг. За тэгвэл жишээг харъя. Анхны үнээс тийм ээ. Анхны үнээс 184-өөр дахин их бүтээгдэхүүний үнэ нь анхны үнээсээ 184 дахин их байхны гол асуулт маань анхны үнээсээ хэдэн хувиар өссөн бэ? Одоогийн үнэ. За тэгвэл тэгштэглээ харцгаая. Эстэй тэнцүү юу юутай тэнцүү вэ? Тодруулъя. Бүтээгдэхүүний үнэ маань тэнцүү анхны үнээсээ тий
184 дахин их гэж орчуулах нь. Тэгэхээр одоогийн үнэ бүгдээрээ x, анхны үнэ y тэгвэл тэгштэл маань x тэнцүү 184 y гэж орчуулах. За асуулт руугаа шилжье. Асуултан дээр маань бидний олгож байгаа зүйл маань юу вэ гэдгийг харъя тий. Байсан бэ гэж сууж байна тий. Тэгэхээр анхны үнээс анхны үнийг хэдэн хувиар x гэхэд хэдэн хувиар x гэхэд одоогийн үн гарсан бэ л гэсэн асуулт байна. Тэгэхээр асуулт маань анхны үн маань хэд вэ гэхээр y. Тэгэхээр одоогийн үн маань x. Тэгэхээр x тэнцүү хэд ах нь? Анхны үнийг үржих нь хэдэн хувиар өсгсөн бэ гэхээр 100 дээр нэмдэг нь n. Хувиах нь 100 гэж болно. Тэгэхээр эндээс бид нар тэгштэл зохиох бол 184 гэдэг маань 100 дээр нэмдэг нь n, хувиах нь 100-тай тэнцүү болохыг харж байна тийм ээ. Энэхүү 100 дээр нэмдэг нь n, хувиах нь 100, тэнцүү 184. За энийг бол та хэд маань цээжээрээ бодчих бас болно тий. За тэгэхээр нэмээд гарсан хариуг 100-д хувааж байгаа учраас заавал хаалтанд бичихээ мартаж болохгүй. 100 дээр нэмдэг нь x, хаалтаа халаа, хуваадаг нь 100, тэнцүү 184 байх нэ. Тэгэхээр бодлогын хариу маань n тэнцүү 84. Тэгэхээр хэдэн хувь бэ гэж асуусан учраас 84 гэдэг маань зөв хариу болно гэсэн үг байна. За хичээлдээ идэвхтэй оролцсонд бүгдэнд нь баярлалаа. Асуух бодлогоудаа комент хэсэгт үлдээгээрэй.